Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, Нуура Монголиагаас явуулдаг одоо подкаст маань өөр эхэлж байна. За, өнөөдөр л 14 дахь дугаар дээр бид бас маш сонирхолтой зочин урьсан байж байгаа. За, өнөөдрийн дугаарт Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, нүдний одоо их эмч Мөнхтөвийн амжигээ урьсан байж байгаа. За, бидний урилгыг одоо хүлээж авч хүрэлцэн ирсэн явдалд бол баярлалаа. Баярлалаа. За, мэдээж бид бүхэн одоо технологийн одоо эрүүл үед амьдарч байгаа учраас нүдний талаар ярихаар одоо манай үзэж байгаа үзэгчд маань бүгд л одоо анхаарал нь одоо наашгаа явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг бас маш утга учиртай дугаар болох байх гэж бид бүхэн бодож байна. Тэгэхээр эхний асуултаа бол нүдний ерөнхий бүтцийн талаар, за тэдгээрийн үүргийн талаар хоёулаа товчхон яриагаа эхлүүлэх үү. За нүд бол хүний мэдрэхүй эрхтний хамгийн чухал эрхтэн. Бид нар гадаад орчинд байгаа мэдээллийн 95% нүдээр дамжуулан тархи руугаа дамжуулж бид нар мэдээллийг авдаг. Тэгэхээр энэ эрхтэн маань аргагүй, яхахгүй маш нарийн нийлмэл бүтцтэй мэдрэхүй эрхтэй юм байна. За нүдийг ерөнхийд нь нүдний алим, нүдний дайвар эрхтнүүд гэж ангилдаг. За нүдний дайвар эрхтэнд зовх болон нулимсны эрхтэн. За нүдний алим маань бол нүдний ухархай дотор байрладаг. За нүдний алим маань тархины дээд төв болох дагц хэсэгтэй харааны мэдрэлээр холбогддог. За энэ хүү харааны мэдрэл маань нүд рүү орж ирээд мэдрэлийн ширхгүүдэд задарч эдгээр нь цаашаа харааны эсүүд болж задардаг. За энэ харааны эсүүд маань гадаад орчноос ирж байгаа альва мэдээллийг хүлээж аваад одоо ангилан ялгаад мэдрээд за ийм зүйл харагдаж байна гэдэг мэдээллийг тархи руу дамжуулаад тархи хариу үйлдэлийг үзүүлдэг. За нүд маань өөрөө за бүтцийн хувьд одоо өмнөд болон хойд хэсэгт хуваагддаг. Өмнөд хэсэг нь болохоор эвэрлэг бүрхүүлийн ард өмнөд хорог ард нь болор байрлаж байгаа. За болрын араас эхлээд нүдний арын хэсэг эхэлдэг. Дотор нь цөцгий бол нүдний нийт массын 1/3-2 орчмыг эзэлдэг. Нүдийг хэлбэржүүлж өгөх нүдний даралтанд тодорхой үүргийг гүйцэтгэдэг. За ингээд нүдний ар хэсэг буюу нүдний бас нэлээд чухал хэсэг болох торлог бүрхүүл хамгийн дотор талд байрлаж байгаа. Түүний гадна талаар суцлаг бүрхүүл болон шил хатууч бүрхүүл байрлаж байгаа. За ерөнхий бүтцийн хувьд бол ийм байгаа. За энэ нүдэнд байгаа тунгалаг хэсгүүд болох эвэрлэг бүрхүүл болор маань нүдний одоо хугалах гол хүчийг бүрдүүлдэг хэсгүүд. Бид нэр их том одоо дүрсүүдийг маш жижиг болгож нүд рүү багтааж оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр нүдний болор болон эвэрлэг бүрхүүл маань яг нүдний шилний үүргийг гүйцэтгэж энэ дүрсүүдийг хугалаад жижигхэн болгоод нүд рүү оруулж байгаа. За торлог бүрхүүл дотор байгаа харааны эсүүд тус бүрт янз бүрийн үүргийг гүйцэтгэдэг. Зарим нь харанхуйн харааг үүсгэж өгдөг, зарим нь төвийн харааг үүсгэж өгдөг, зарим нь захын хараа буюу бидний багтаан харж байгаа талбайг үүсгэж өгдөг ийм үүрэгтэй байдаг. За нүдний бүтцийн хувьд бол юм байна. Тэгэхээр одоо манай үзэгчд маань бас нүдний хараа муудах шалтгааны талаар бас нэлээ одоо ойлголттой болох нь зүйтэй. Тэгэхээр нүдний хараа муудах ерөнхийдөө ямар шалтгаанууд байдаг юм бэ те? Энэ талаар та бас мэдээлэл өгвөл. За хараа муудах маш олон шалтгаанууд байгаа. Саяны хэлснээр бидний харж байгаа дүрс маань яг нүдний торлог бүрхүүлийн шар толбодон дээр өнгөний хувьд, хэлбэр дүрсийн хувьд яг зөв бууж чадчихвэл түүнийг бол эрүүл хараа гэж хэлнэ. Үүний өнгө, дүрс, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх юм бол эсвэл тод бүдэг байдал өөрчлөгдөх юм бол энэ эмгэг хараа болж хувирна. За тэгэхээр хараа муудалтыг одоо үүсэж байгаа хугацаанаас нь хамаарат төрөлхийн болон олдмол гэж ангилж болно. Дээрэс нь гинт болон аажим хараа алдсан гэж ангилж болно. Өвдөлттэй болон өвдөлтгүйгээр хараа муудалт гэж ангилж болно. Мөн үргэлжилж байгаа хугацаагаар нь хамаарат төр зүрийн байнгын гэх мэтчил маш олон ангиллууд байдаг. За эдгээр ангилал тус бүрт хамаарах их олон өвчин байдаг. За үүнээс гадна хараа муудалтыг бас физиологийн буюу хэвийн хараа муудалт, эмгэг хараа муудалт гэж бас ангилж болно. Физиологийн хараа муудалт буюу хүний насжилттай холбоотой хараа муудалт бол 40 наснаас эхэлж явагддаг. Цоо эрүүл нүдтэй байсан хүн 40 наснаас эхлээд холдоо юм уу эсвэл ойрын харандаа нэмэгшилтэй
одоо нэмшилтэй болж болдог. Үүнийг бол физиологийн хараа алдталдаг. Түүнчлэн нүдэнд агуулгадж байгаа харааны эсүүдийн тоо хүний настай уялдаад цөөрч эхэлдэг. Бид нар нас ахихаар хүний тархины ой санамжийн эсүүд цөөрдөг, тийм үү, юм мартдаг болно. Сонсголын эсүүд мууддаг. Яг энэтэй адилхан физиологийн процесс явагддаг. За энэ бол хэдийгээр насжилттай холбоотой боловч тогтсон хэмжээтэй байх ёстой. Тэгэхээр нас ахиад хараа муудаад байгаа юм бэлгүй гэж өөрийгөө ерөөсө бодох хэрэггүй. Та 80 настай дайч байсан, 70 настай дайч байсан 100% харах боломж байгаа тэнд. Тэгээд 100% харж чадахгүй байна гэдэг бол бас тодорхой хэмжээний эмгэг тэнд агуулгадж байна л гэсэн үг. Тэгэхээр таны хувьд хэлсэн шүү дээ, физиологийн хараа муудалт бол настай хамааралтай юм байна. За эмгэг маягаар одоо хараа муудалт бол нас харгалзахгүй юм биш үү, тэгж ойлголоо. За тэгэхээр бид нар одоо нүдний хараагаа шалгуулах энэ ойлголтыг маш авах хэрэгтэй юм шиг санагдтыг. Бид нар иш төрлүүлэгт ороод одоо үзүүлэх гэж бодоход бие махбодын шинжилгээнд дээр цусны шинжилгээ биохим дээр анхаарал хандуулад байдаг. За тэгвэл миний нүдний хараа хэр байгаа юм бэ гэдгээ ерөнхийдөө ямар давтамжтай үзүүлэх хэрэгтэй гэдэг юм бэ одоо? За түрүүний хэлсэнтэй адилхан бидний хараа муудалт бол бүр төрөхөд ч үүссэн байж болох боломжтой шүү дээ, тэ. Тэгэхээр ураг үед нь болж игэл онцлох боломжтой өвчнүүд бас байдаг. Жишээлх юм бол болрын цайлт, нүдний даралт өвчнүүдийг ураг үед нь ургийн яхаа шинжилгээгээр оншилж болдог. За энэ тохиолдолд хүүхдийг ингээд төрөхөөс өмнө бид нар мэдчихэдэг шүү дээ, тийм үү? Төрөнгөтэн тэгвэл бид нар одоо 1 сарын дотор ээж аав нь анзаарч чадахгүй шүү дээ тэр болрын цайлтыг, тийм үү? Яагаад гэвэл хүүхдийн хараа 2 сар хүртэл ингээд тогтож хөгждөг учраас эхний 2 сар дотор хүүхдээ хараа тогтдгоо, мэддгүү юм гадаад орчны гэрлийг хүлээж авна. Гэхдээ ямар нэг дөрсүүдийг ялгаж чадахгүй учраас тэгэхээр ер нь бол ураг үед нь оншилсан тохиолдолд жишээлбэл болрын мэс заслыг 1 сар тэр хүүхэд ерөнхий онтуулгад орч чадахгүй болонгот нь бошоохон шиг 1 сарын дотор хийж харааг нь хадгалж хамгаалах жишээтэй. За тэгээд 2 сартаагаас эхлээд хүүхдийн маань хараа тогтож эхэлдэг. Тэгэхээр 2 сартаагаас эхсүүлээд ерөнхийдөө 5-6 нас хүртэл хүүхдийн хараа хөгжөөд ерөнхийдөө насан турш хүнийхтэй адилхан болдог учраас энэ үед нь хүүхдийг жил бүр уншилж явах хэрэгтэй. За хүүхэд төрөнгөд жишээлх юм бол төрхийн эмч, няран эмч, өрхийн эмч тэр үтгэл эцгэх гэсэн тухайн хүүхдийн хараатай байна уу гэдгийг баримжаа авч бас болдог. 2 сартаагаас эхлээд хүүхдийн нүд одоо тогтож эхлэх нь, өнгөтэй юмыг дагуулж хардаг болох нь, 4 сартаагаас эхлээд хүн таньдаг болох нь шүү дээ, тийм үү? Эцгэхээ таниад эхэлдэг хүүхд. Гэх мэтчлэн энэ наснасандаа тохирсон харааг тухайн хүүхдэд байна уугүй юу гэдэг тал дээр ганц одоо эмнэлгийн хүмүүс биш, ээж аваад бас мэдчих хэвээр. За дээрэс нь аль нэг нүд нь илүү хараа муутай байвал хялар үүсчих боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр зөвхөн заавал нарийн мэргэжлийн эмчтэр очиж амжихгүй ч гэсэн өөрөө бас тодорхой хэмжээгээр баримжаалж явах хэвээр. За тэгэхээр хүүхдийг ер нь сургуульд ортол жил бүр ингээд үзэж явах юм байна, тийм үү? Сургуулийн насанд ч гэсэндээ одоо хараа сайн ч байсан, муу ч байсан мөн жил бүр болж өгвөл шалгуулж авах хэрэгтэй. Яагаад гэвэл сургуулийн нас бол хүүхдийн шилний гажиг үүсэх хамгийн өндөр магадaltaй үе байхгүй юу? Тэгэхээр энэ хугацаанд бид нар хүүхдийнхаа нүдийг жил бүр шалгуулж авах хэрэгтэй. За ерөнхийдөө хүүхдийн харааны хөгжил ингээд гүйцээд дуусаад за нэг 25-6 нас хүрдэг ч юм уу те. За энэ үед бас мөн сул хасах шил рүү шилжиж болно. Ялангуяа офис бичгийн ажил хийдэг хүмүүс би хүүхэд тахта зүгээрээс 20 настай зүгээрээс одоо муудаад байна гэж ороод ирдэг те. Ямар нэгэн байдлаар зовиортой байвал заавал хандна. За хараа маш сайн байх юм бол дор аяж нь 3 жилд нэг удаа дуршин сэргийлж үзүүлж явах хэрэгтэй. За 40-оос дээш нас бол ерөнхийдөө нүдний өвчний нэлээд олон өвчний эрсдэлтэй нас руу ороод ирдэг. Тийм учраас 40-оос дээш наснда жилд нэг удаа заавал дуршин сэргийлж үзүүлж явах хэрэгтэй. www.nura.cg-man Таны бас шилийг дурдаад өнгөрлөө шүү дээ. Нүдний шилийг тэгэхээр бид нэр одоо хараагаар шалгуулад тухайн эмч одоо нүдний шил зүүхийг ямар үед зүүвлэх юм. За ингээд хараа нь одоо нүдний шилээ зүүсэн ч гэсэн улам муудаад байх юм бол энэ нүдний шилээ ахаад цааш нь одоо солих шаардлагатай байдгүй. Энэ тал дээр хүмүүс өнөөс ойлголт бас бага байгаад байдаг. За шилний гажиг бол ерөнхийдөө одоо хүүхдүүдийн болон залуучуудын нийлээд одоо нүдний өвчний нэлээд голлох байр суурь болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр
За ихэнх хасах шил бол ер нь даймжраад идэг, ахиад идэг. За даймжрал, өндөр даймжралтай тохиолдолд нүдэнд бас тарлаг бүрхүүл буюу нүдний ар хэсэг дээр тэжээлийн маш их гэмтэл өөрчлөлтүүд явагдаж идэг учраас нүдний эмч энэ чиглэлээр мэрэгшсэн эмч нарт бас зайлшгүй хандж явах хэрэгтэй. За заавал шилийг зүүн. За нэгдүгээр шил зүүж байгаа нь бидний одоо аюулгүйгээр тийм үү зорчих, хөдөлмөрлөх, ажиллах энийг одоо бүрдүүлж өгнө шүү дээ. Аюулгүйгээр гэдэг чинь өндөр хасах шил зүүдэг хүмүүс шил зүүхээсээ төвөгшөөгөөд явж байгаа унж бэртгэн их байдаг жишээлх юм бол тийм үү. За тэр ихтэл машин бариад явж идэг өндөр хасах шил зүүдэг хүмүүс шилгүүгээрээ. Тэгэхээр энэ маань нэгдүгээр бидний аюулгүйгээр амьдрах тэр боломжийг хангаж өгч байгаа. За хоёрдугаарт шил зүүхгүй байх тусам нүдэнд их булчингууд хүчтэй агшиж эхэлдэг. Одоо хүссэн хүсээгүй биднээс хамаарахгүйгээр тийм үү. Тэгэхээр тэр булчингууд ядарна. Тэгэхээр нүд ядрах, нүд өвдөх, толгой өвдөх шинжүүд бас гарч ирж идэг. За ахих тохиолдолд ерөөсөө нарийн мэрэгчлийн эмчил хэдэн ойрын шил зүүх үү гэдгийг тодорхойлж өгнө. За тухайн хүнтэйгээ өөрсдөө ярилцаад ямар сонголтыг бид нар хийж болох юм тийм үү. Нүдний шил бол ямар нүдний шилийг зүүх юм. За маш хэцүү бол контакт линз яах юм, дараа нь хараа тэглэх мэс засал юм уу гэдэг ингээд дараагийн сонголтууд бол байгаа. Хамгийн гол анхааруулга нь нүдний нарийн мэрэгчлийн эмчээр шилээ тохируулуулаад тэгээд зүнэ л гэсэн үг. Тэгэхээр дуур мэдэж одоо гангара маягаар ч юм уу шилээс зүүж болохгүй байна шүү дээ. За тэгэхээр сүүлийн үед бид нар бас одоо технологи маш их дэвшилттэй үед л явж байна л да. Тийм одоо бидний бага байхад үед бол бас утас интернет гэдэг зүйл бол маш ховор өдөг байсан бол одоо төрж байгаа хүмүүс л одоо яг таны хэлдгээр 2 сар 4 сараас эхлээд хараа докторжоод эхэлж байгаа үеэсээ л баг утас телевиз үзээд эхэлж байна. Тэгэхээр эдгээрийн байдлууд нь одоо ялангуяа бидний хүүхдүүдэд бол маш их одоо нүдний энэ асуудлуудыг үүсгэж байгаа нэгдүгээрт хоёрдугаарт гэвэл энэ бид нар хүүхдүүдтэй тухайн одоо утас дэлгэцэн технологиг ямар нэгэн байдлаар бид нар яг хослуулж лайна л да. Одоо сая одоо цар тахлын үеч гэсэн одоо энэ чинь одоо цахимаар орохтой зэрэгцээл телевиз үзэж чинь ноутбук үзэж чинь утас үзэж чинь яалтчгүй бид нар технологитой холбогдоод байна. За энэ үед бид нар одоо тухайлбал одоо телевизийг ямар зайнаас үзэх ёстой гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл утсыг одоо хэдэн цагаар үзэх ёстой ч гэдэг юм уу. Энэ тал дээр нь ерөөдөө ойлголтууд өгвөл ямар ойлголт гэдэг вэ? За бүх төрлийн дэлгэцүүдээс ялгарч байгаа цэнхэр туяа гэж байдаг. Тэр цэнхэр туяа хэд их одоо өртөх юм бол тэр цэнхэр туяанд хэд их өртөх юм бол торлогийн одоо эсүүд дээр гэмтэл учруулдаг гэдэг. За тэгээд яг хит их гэдэг дээр ямар хэмжээг хит их гэх юм бэ гэдэг дээр бас яг бүрэн тогтоог учраас хит их гэдгийг бас одоо бид нар одоо жишиж тайлбарлахад хэцүү болчиход байна. Гэхдээ ер нь бага насны хүүхдүүдэд ер нь дээд тал нь 1 цаг. За бүр аргаа ятгад 2 цаг. Түүнээс илүүгээр бол дэлгэцийг болж өгвөл хязгаарлаж өгөөч гэж одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөд байгаа. Түнчлэн болж өгвөл гадаа тоглуулж тийм үү? Гадаа тоглуулж хүүхдийн нүдийг одоо шилний гажигаас өрчлөн сэргийлэх боломжтой. Эсвэл нэгэнт үүссэн шилний гажиг ахиулах боломжтой гэж үздэг. За дээрэс нь компьютер харааны хам шинж гэдэг юм одоо технологиудтай холбоотой тийм дэлгэцтэй холбоотой юм шинэ онш гарч ирээд удаж байгаа. Зарим одоо өндөр хөгжилтэй орнуудад компьютер харааны хам шинжийн клиник гэдэг тусдаа бүр клиник байгуулад ажиллаж штэ тий. Тэгэхээр энд бол хараа муудах, нүд улаах, үр өсөх, хуурайших, толгой өвдөх ингээд айгүй олон шинж нүднээс гадна хүзүү мөрөөр хөшөх тий. Ийм олон шинжүүд гараад байгаа учраас энд хам шинж болтлоо ингээд ханшлагдсан байна. Тэгэхээр энэ зөвхөн нүд биш бусад ингээд эргэтнүүд нэг талаасаа одоо хялбар ойлгуулахын тулд бусад хэсгүүдийн мэдрэлийн ядаргаа олчоод байна шүү дээ тийм үү. Тэгэхээр ийм болтол нь дэлгэц харуулна гэдэг бол за ганц нүдэнд хортой биш. Тэр хүүхдийн хүмүүжил, сурлага тийм үү бүхэл зүйлд нөлөөлнө гэсэн үг. За ер нь бол хасах шилний гажиг бол одоо сүүлийн үед асар хурдцтай нэмэгдэж байгаа. За ялангуяа одоо хятадд хийгдсэн том судалгаагаар ер нь нийт хүүхдүүдийн 80% хасах шил рүү орчод байна. Сургуулийн насны хүүхдүүдийн. Тэгэхээр тэнд бол одоо энэ хасах шилний гажгийг одоо бууруулах, хамгаалах тийм аюу том компанид ажил өрнөж байгаа юм байлаа л дээ. За тэгэхээр манайх ч гэсэн энэ бол адилхан л гэсэн үг шүү дээ. Адилхан л технологи байна, адилхан л хүүхдүүд суралцж байна. Тэгэхээр үүнээс хамгаалахын тулд ерөөсөө
түрүүний хэлсэн гадаад тоолуулалттай айл болох дэлгэцийг хамаарлыг багасгах хэрэгтэй. За зайны хувьд ер нь бол бид нарын ойрын харааны ажил хийх хамгийн тохиромжтой зай бол 30 см. За магадгүй хүүхэд өөрийн шилний гажигаас хамаарат нөгөө 30 см-ийнхаа зайг зарим нь бүр ойртуулж хараад байгаа гэж магадгүй. Жишээл хасах шилтэй тохиолдолд нэмэг шилний гажигтай хүүхдүүд магадгүй холдуулж харж иж магадгүй. Тэгэхээр зайны хувьд ер нь эрүүл хараатай хүүхдэд 30 см-ийн зай бол яг одоо ойрын зайны дэлгэц харах. Дэлгэц гэдэг нь би одоо яг энэ саяны 30 см-ийн зай нь гар утасны дэлгэц юм уу, iPad-ны дэлгэц ч юм уу тэрийг хэлж байна л да. Өшөө том дэлгэц жишээл телевиз авах юм бол тэнд одоо нөгөө тухайн эцэг эхчүүд гэрийнхаа нөгөө телевизрийнхаа дэлгэцийн хэмжээг одоо өөртөө сонирхоод энийг яг бид нар аль зайнаас үзэх юм гэдгийг тохируулж өгөх хэрэгтэй хүүхдтэй. Тэгэхгүй л хит ойроос үзэх тусам нөгөө бас л ойрын хараатай холбоотой хасах шилний гажигч нэмэгдээд хит хоол байх юм бол мөн хүүхдийн одоо нүдний дотоод булчингууд илүүтэй ажиллаад хүүхдийн нүд ядарах шинж байх жишээ нь. Ер нь айл болох дэлгэцийн ачааллыг бүгдийг нийлүүлээд 2 цагаас өөр нэвтрүүлэхгүй л байх хэрэгтэй дор хаяж. Тэгэхээр энэ дээрс би яг ийм бодолтууд яг сая таны хэлдэг. Одоо энэ байр зохион байгуулалтыг ч гэсэн одоо манай инженерүүд одоо зөв зохион байгуулалт хийх систем шиг санагдтыг. Тэгээд нэгдүгээр тийм зохион байгуулалт гэж нь хоёрдугаарт гэвэл эцэгчүүд мань өөрсдөө одоо зурагтаа ингээд томруулдаг, энчээр томруулдаг. Тэнгүүд буудан зай маань яг хэвэндээ стандарт хэмжээндээ байхад зурагтыг маш том болгох хэмжээ чи өөрөө нүдний харааг муудах нөгөө зайг нь ойртуулад байгаа юм байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ тал дээр бас эцэгчүүд мань илүү анхаараасай. Тэгэхээр энэ бас барилгын одоо инженерүүдийн хувьд ч гэсэн бас энэ одоо холбоотой асуудал авчиж байна. За тэгээд таны хувьд ч гэсэн нүдний одоо даралтаар одоо илүүхээр мэрэгссэн хэмж. Тэгэхээр нүдний даралт бол бас яалтчгүй бидний хувьд бол их аюултай бас нэлээд анхаарах ёстой зүйл байждаг. Тэгэхээр нүдний даралт гэдэг маань юу хэлээд байгаа? Энэ одоо юунаас ерөнхийдөө болж нүдний даралт ихсдэг юм бэ? Нүдний даралтыг одоо үүсгэж байгаа зүйл маань нүдэн дотор шингэн үүсэж идэг. За тэр шингэн нүдний судасгүй эсгүүдийг тэжээгээд буцаад нүднээс гадагшилж идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг талаасаа биологийн шингэн гэсэн үг байхгүй юу? Яг тогтмол хэмжээний шингэн үүсэж идэг. Яг энэ буцаа гарч ах хэвээр. Тэгвэл нүдний даралт тогтвортой хэмжээнд байж идэг. Тэгэхээр за олон шалтгааны улмаас за жишээлбэл хүүхдүүдэд энэ бүтэц дутуу хөгжсөн юм огт хөгжөөгөөтэй холбоотой. За өсвөр насны хүүхдүүдэд мөн дутуу хөгжсөн энэ бүтэц маань одоо өсвөр наснд ирэхээр нөгөө нүднийхээ шингэний урсгалыг зохицуулах чадвар нь одоо дийлдэхэ болоод эхлэхээр өсвөр наснд өсч болдог. За сүүлийн үед нөгөө гормоны хэрэглээ гэж аягүй их байгаа. Маш их гормоны хэрэглээ. За гормон гэдгийг хүмүүс ихэвчлэн нөгөө жирэмсээс хамгаалах гормон гэдэг дээр л гол анхаарал өгдөг. Гормон гэдэг бол бидний одоо астмтай хүүхдүүдийн цацлага настай хүмүүсийнх ч байж болно тийм үү. Дээрэс нь нүдний харшлын улмаас тусааж байгаа юмнууд зарим нь гормон агуулж идэг. За дээрэс нь одоо үений өвчнөд аюу замбраагүй хэрэгжилж байгаа. Үений завсарлуу гормон тариад. За эсвэл судсаараа псориаз гэдэг харшлын төрлийн өвчин, астм гэдэг харшлын өвчнүүдийн үед эмч нэг удаа судсаар гормон тарих эмчилгээ зөвлөдөг. Нөгөөх нь өвчтэй ядгүй гэхээр очиод аптекаас энийг өвчих гээл тэгээд нэг сардаач юм уу 3 сардаач нэг удаа ингээд судсаар гормон хэрэглээд байдаг. За үүнтэй холбоотойгоор нүдний даралт ихсдэг. Тэгэхээр энэ гормоны хэрэглээ сүүлийн үед маш их ихсэж байгаа учраас энийг бас манай үйлчлүүлэгчдээс анхаараасай. Миний хэрэгжилж байгаа юмд ямар найрлагатай юм бол тийм үү? Эмчтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Ялангуяа саяны дөрцөн өвчтөй хүмүүсийн үед. За зарим тохиолдолд үе мөчний архаа өрсөлдүүдийн үед гормоныг бас удаан хугацаанд заримдаа насан туршдаа хэрэглэдэг. Энэ маань эргээгээд нүдний даралт ихсэх шалтгаан болдог. За хамгийн гол эрсдэл бол ер нь удам нас 2. За удам гэдэг бол цусан төрлийнхэнд нь буюу ээж, аав, ах дүүнэр, хүүхдүүд нь тийм үү? Энэ хүмүүс шүү дээ тийм. Тэгэхээр нүдний даралттай хүний одоо цусан төрөлд нь нүдний даралт өвчин байдаг тийм хүн энгийн үнэтэй харьцуулахад 7-8 дахин илүү тэр өвчнөр өвдөх эрсдэлтэй байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө ээж аавын эмээ өвөөгийн те өвчнийг бид нар бас мэдж явах хэрэгтэй. За энэ удамшдаг гэсэн би үзүүлэх болохгүй. Манай ээж аав нас ахаад 40 наснаас хойш энэ өвчнөр өвдсөн. Би бас өвдөх эрсдэл илүү гэсэн. Тэгэхээр үзүүлээ гэдэг ч юм уу те. За энэ өвчний одоо гол гэмтээдэг зүйл бол харааны мэдрэл. Нөгөө бидний мэдрэхүй
мэдрэхүүн эсүүдийг гэмтээдэг. Нүдэн доторх даралт төрөний хэлснээр шингэн маань гадагшилж чадахгүй болохоор мэдээж одоо чинэрээд ихсэн тийм үү. Тэр үүсэж байгаа нүдний даралт механикаар харааны мэдрэл дээр дарж харааны эсүүдийг үхүүлдэг. Тэгэхээр бидний нөгөө харах цөөрн гэдэг маань хараа моднал гэсэн үг шүү дээ. За энэ өвчнийг харааны хулгайч гэдэг. За бид нар хулгайчаас одоо нэг хулгайчид өөрсдөө мэдэг байж байгаа юм алдсан гэдэг шүү дээ. Яг энэтэй адилхан мэдэг байж байгаад хараагаа алдчихдаг. Яахаараа мэдээгүй байж байгаад хараагаа алдчихдаг ингээ гайхдаг. Зарим хүмүүс бид нар дээр би яг нүдний даралттай юм байна. Миний нүд өвдөд улгаагаад ингээ хүрээд ирдэг. А зарим хүмүүс надад ямар ч зөвөр байхгүй штэ гэж байдаг. Гэтэл нүдний үгийг харахаар харааны мэдрэл 80-90% гэмтсэн бичдэг. За яагаад мэдэхгүй өнгөрчдөг вэ гэхээр бидний нөгөө яг фокуслж хардаг төв хараа хэвэн bijдэг. Эрт дунд эцсийн шатандаа ч хэвэн bijдэг. Өөрөөр хэлбэл чивтэр биенийхээ нүрийг аягүй сайн харж идэг. Төөртөнд байгаа машиныг аягүй сайн харж идэг. Гэтэл харах талбай буюу багтааж харж байгаа талбай дээр харахгүй орон зайнууд үүсцээ өвчдөг. Тэгээ энэ харахгүй орон зайнууд мэдэгдэхгүй томорсоор хүн сүлдээ труба шиг харуулцсан хүнд мэдэгддэг. Бид нар трубагаар юм харах юм бол заавал чиглүүлж харна те. Тэнд байгаа дүрсийг харахын тулд дурангарч харсан яг тэгэн штэ. Яг дурангийн тэр жижигхэн талбайд өртөж байгаа тэрхэн хэсгийг бид нар харж чадна. Ийшээ харж чадахгүй. Тийм учраас бид нар мэдэхгүйгээр нүдний даралт өвчнийг ихтэх өвчнийг оройтулчдаг. Зарим хүмүүс харааг болцсон байгаа гэж мэдэхгүй өвчдөг. За нүдний даралттай холбоотой бид нэр сая ойлголтыг бол авлаа. Тэгэхээр нүдний одоо бусад өөр одоо хараа алдах шалтгаанууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр би юу асуух гэдэг нь гэхээр хүмүүс шинж тэмдгийг маш их сайн ойлгож иж дараа нь эмчэд очдог. Тэгэхээр ерөнхийдөө нийтлэг ямар шинж тэмдгүүд бидний одоо нүдний хараа муудад илэрхийн нэгдүгээрт хоёрдугаарт ямар үед бид нэр эмчэд яаралтай очих ёстой юм бэ? За тэгээ ахаад нэг нэмэлтээр асуулт нь нүдэндээ маш их тусаалга тусааж байна л да. Энэ тусаалга тусаах нь яг зөв байдг юм уу? Яг сонголт нь ямар байдгийг энэ тал дээр бас мэдээлэл өгөл. За ямар үед яаралтай нүдний эмчэд хандах вэ? За нэгдүгээрт хараа богино хугацаанд хурдан алдсан тохиолдол. Энэ бол нүдний яаралтай тусламж харддаг ихэнх өвчнүүд гинт хараа алддаг. Нэг өглөө болсон чинь нүд маань харахаа ичжээ. Тийм үү? Бүрэлцээр гинт алуу болчлоо ч гэдэг юм. Энд голдуу судасны гаралтай эсвэл торлог бүрхүүл хавхурдаг ч юм ингээд аюу ноцтой өвчнүүдийг илэрхийлдэг. За маш их өвдөлттэй, маш их цайвартай тохиолдолд ер нь хурдан хандна. Нүд бол ер нь өвдөлт өгөх юм бол маш хүчтэй өвддөг. Махнаас нүд яснаас шүд гэдэг штэ. Тэгэхээр энэ хоёрын өвдөлт бол одоо төсвөршгүй хоёр өвдөлт гэсэн үг л дээ. Тэгэхээр өвдөлтийн үед бол яаралтай хандах хэвээр. За заавал яаралтай гэлтгүй өөрт зөвөр байгаа бол илрүүлэх хэрэгтэй. Тэнд ямар нэгэн эмгэг явагдаад энэ түүнийг заавал дамжуулахгүй хараа одоо сэргэх боломжгүй болтон хадгалж явах шаардлагагүй ер нь бол. За эмийн бизнестэй холбоотой те маш олон ингээд шинэ юмнууд одоо дэмжих байцууд гарч ирээд байгаа. Тэгэхээр одоо жишээлх юм бол нэг нүдний ийм рецептг олгодог те жоргоо олгодог юмыг би аваад уншаад үзэхээр тэр юм бол ер нь гайхамшигтай юм байдаг. Ингээ уншихаар тэрэнд нь хүмүүс аяг хуурддаг. Тэгээд жоргоо олгодог юмуудыг ялангуяа аяг авч тусаадаг. За мэдээч тэнд сайн юмнууд байгаа. Жишээлх юм бол одоо нүд хураашлын эсрэг нулимсуудыг бол хүн жоргуугаар аваад тийм ээ өөртөө зөөртөө үйт нь ингээд тусаагаад явж иж байна. Хэмэл нулимс гэж байгаа тий. Тэгэхээр тэр эмийн найрлаганд юу байгааг нь одоо сонирхолгүйгээр авч тусаана гэдэг бол айгу байж болшгүй зүйл. За ядчил ингээд за аюултай ийм юм нэгдлүүд байдаг юм байна. Ядчил бид гажнуулыг нь уншчих хэрэгтэй байхгүй юу? Одоо үнэхээр боломжгүй эмчтэр очих боломжгүй. За энэ тусалж магадгүй гэдэг одоо эмийн санчийн зөвлснөр авсан бол бид гажнуулыг нь унших хэрэгтэй. Хин энэ нэмийг хэрэгжилж болох юм. Яагаад би энийг хэрэглэх ёстой юм? Энийг хэрэгжилж авах үед надад ямар гажнуулаа гарч болох юм те. Тэгээд тэднийг судлах хэрэгтэй. За ер нь энгийн одоо тусаалгуудтай харьцуулахад аливаа тийм улаалт намдаадаг тийм тусаалгуудыг түгээмэл хэрэгэлдэг. За түүний найрлаганд түрүүний адилхан гормон маань орж идэг. Бас дээрээс нь суд сагшаагчнууд орж идэг. За суд сагшаагчдыг удаан хэрэглэсний дараа бол нүдэнд одоо нөгөөдхөндөө тасал үүсгэх те. Дахиад нөгөө өрсөлийн процесс маань идэхгүй удаашир гарах шиг юм процесс бас зөндөө ажиглагддаг.
www.nura.cg-man. За урьдчилан сэргийлэх үзлэгт ерөнхийдөө гарч болох өөрчлөлтүүд юу байдгийг? За хүмүүст нийтлэг одоо бас илэрдэг ямар өвчлүүд байж болдгийг байна дээр. Нүдний хувьд тий нүдний хувьд. За эрт илрүүлгээр ер нь бол нүдний олон өвчнүүдийг илрүүлж болдог. За жишээлх юм бол чихрийн шижингийн ретинопати. За чихрийн шижингээр ер нь дэлхий дээр ойролцоогоор 500 сая орчим хүн өвдөд байгаа юм байна одоогийн байдлаар. Тэгээд энэ хэмжээ маань жил тутамд 1.5 саяар нэмэгдээд байгаа. За чихрийн шижингийн үед ер нь ямар өөрчлөлт хүний нүдэнд болдог вэ гэхээр нүдэнд ч биш тийм ээ. Ерөнхий бүх хэрэгтэндээ өвдөж байгаа байхгүй юу? Суцыг гэмтээдэг, суцны хааныг гэмтээдэг. Тэгэхээр суцны хаан гэмтэхээр тэр суцсан дотор агуулгадж байгаа цус болон түүний шингэн хэсгээс нэвчиж шүүрч эхэлдэг. Тэгэхээр ингээд нэвчсэн хэсгүүд нь тэр орчимдоо хаван өсөгдөг тийм ээ. За ингээд хэрвээ энэ маань одоо бидний төрөний дахин дурдаад байгаа шар толб гэсэн гол хэсэг дээр энэ үсэх юм бол шууд төв хараа алдагддаг. За тэгэхээр чихрийн шижин өвчний үед одоо бидний харж байгаа нүдний үгийн зураг маань одоо хэдийгээр бид нар нүдний суцыг л ганц харж байгаа болохоос ш нийт эрхтний бүх суцуудад ийм өөрчлөлт явж байна гэсэн үг. Тайрагт өөрч юм уу те. Энэ өөрчлөлт бүх хэсгийн суцуудад явж байна гэсэн үг. Тэгэхээр бидний ганц харж чадж байгаа суц л нүдний суц ахгүй өөр эрхтний суцыг бид нар ийм гоё амьд бодтоор харах боломжгүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр чихрийн шижингийн ихэнх одоо хугацааны эрт үед бид нар зөөргөө явждаг. Тэнд аль хэдийн суцны өөрчлөлтүүд үүсчээд идэг. Бид нар түүнийг нь одоо анзаарч харж чаддгүй яваад идэг. Тэгэхээр энэ эрт илрүүлгээр бид нар нүдний үгийг одоо хүүхэн арга тэлж төвөөс нь ахвал зах хэсэг хүртэл харснаар бид нар чихрийн шижингийн ретинопати үүсчихжээ гэдгийг мэднэ. За яг үүсээд эмчилгээ заахгүйж болно эмч. Нэгэнт ретинопати үүссэн байна гэдэг маань энэ нь ургалттай буюу эдийн ургалттай ретинопати руу шилжих ойртож шүү гэдэг дохио байхгүй юу. Эдийн ургалттай ретинопати нь өөрөө жинхэнэ хараалт болох том шалтгаанууд болдог. Нүдний цэцгийн рүү цус харуулна, нүдний торлог бүрхүүл рүү, шар толб руу цус харуулна, хаван үсгэн. Эдгээр нь чихрийн шижингийн ретинопатигаар хараалтах гол үндсэн шалтгаанууд болдог. За мөн эрт илрүүлгээр бид нар саяны дурдсан нүдний даралт ихтэх өвчнийг эрт илрүүлж болно. Эрт илрүүлснээр бид нар хүнээ хараатай байгаа үед нэмжлэгээ хийгээд тэр харааг хадгалж үлдэх боломжтой болно гэсэн үйлчлэгээ хийснээр нэг том одоо ойлгоосоо гэсэн зүйл маань нүдний даралт ихтэх өвчнөр хэрвээ хараагаа алдсан байх юм бол дахиад тэрс ирэх боломжгүй байхгүй юу? Эргэшгүй хараалталтанд оруулдаг. Тийм учраас эрт илрүүлэх тусмаа энэ харааг энэ чигт нь удаан барих тийм боломжтой болно гэсэн үг. За мөн эрт илрүүлгээр бид нар харааны мэдрэлийн өвчнүүдийг илрүүлж болно. За тархинд байгаа янз бүрийн эзлэгүн төрчлөлтүүд хавдар ч юм уу те том хэмжээний уйлан хаанууд ч юм уу тэд нар зөөргөө яваад байдаг. Тэгэхээр эрт илрүүлгээр бид нар энэ хавдруудыг онцлох боломжтой нүдний үгийг хараад тэр нь доошогоо нүдний харааны мэдрэл рүүгээ таралт өгснөр харааны мэдрэлийг хавгнуулсан байх ч юм уу тэр хүртэл үйлчлүүлэгч маань ямар ч зөөргөө явж явах боломжтой. Зарим удамшлын өвчнүүд байдаг. Жишээл дахиан сохор шүн юм харах авчдаг. Энийг бид нар эрт илрүүлж эрт мэдэж оншилж чадна л гэсэн үг. За тэгэхээр эмчийн хувьд ч гэсэн Нурагийн одоо эрт илрүүлэгт орсон энэ талаас бас сэтгэлээ хуваалцаж. За миний хувьд мэдээж эрүүл мэнд эрхэм баян. Тэгээ би эрүүл ээжиж ажиллаж амьдрна. За тийм болохоор цаг заваа хэмнээд дээрэс нарийн илүү шинжилгээнүүдийг хийхэд тулд би Нура төвийг сонгосон. Үнэхээр цаг зав юм хэмнээд тэгээ богино хугацаанд болон шинжилгээ 32 тийм хавдрын үзүүлэлтүүд гарч ирсэн тийм хавдрын онцлогыг хийлгэсэн. Тэгээд 2 цагийн дотор би бүх шинжилгээнүүдээ өгөөд тэгээд буцаж ирэх шаардлагагүйгээр мэйлэр, имэйлэр бүх өөрийнхөө биеийн байдлыг авсан. Энэ надад маш таалагдсан.
Тэгээд энэ номоор ингээд хэвлэгдээ гарч байгаа юм чи. Тэгээд энэ нь өөрөө дүн тавьсан байж байгаа тийм ABCD гэдэг. Тэгээд яг миний хувьд ч гэсэн яг ийм байж байгаа. Дүн тавьсан. Тэгэнгүүт би нөгөө CD авцсан муу дүнгээ эргэжил сайжруулмаар байгаа байхгүй. Тэгэхээр яг ард нь яг та энэ дээр анхаарчвал энэ дүн чи ийм болно шүү гэд аюу гой ойлгомжтой гарсан надад таалагдчихсан. За тэгээд нуураа төвийн хувьд бол бас юу байж байгаа. Одоо дэлхийн дэвшилтэт технологи буюу одоо эмнэлгүүдийн хамгийн сүүлийн үеийн одоо өндөр хүчтэй орнуудыг хэрэгжилж байгаа эмнэлгүүдийн тоног төхөөрөмж байгаа. Энэ нь Японы Fuji Film корпорацийн нөгөө тоног төхөөрөмжүүд. Тэгээд дээрэс нь хиймэл оюун ухаанд суурилсан Монголдо байгаа цор ганц төв гэж нэрлэж байгаа. Тэгэхээр яг таваас аягүй зөв газар сонгож үзүүлсэн байна. Тэгэхээр нөгөө 32 үзүүлэлтүүдийг бид нар яг тухайн жилдээ ямар нэгэн байдлаар үнэхээр хүнд өвчнөр өвдөөд нас барах эрсдэл ямар байгаа юм бэ гэдгийг эндээс ингээд одоо тайлангаар мэдээд авчна гэдэг чинь өөрөө маш том одоо чухал асуудал болж байгаа. Тэгээд 2-3 цагийн дотор ингээд бид нэр цаг завгүй таны хувьд ч гэсэн маш их үзлэгтэй цаг завгүй байдаг. Яг эмнэлгээр бас 2-3 өдөр ингээд явахаар цаг зав хэцүү. Тэгэхээр яг цагийг хэмнсэн дээрэс нь үнэ үртгийн хувьд ч гэсэн энэ бол тийм бас өндөр үнэтэй биш. Ерөөдөө гадны одоо өндөр хүчтэй орнуудын одоо үнийг хажууд бол энэ маш одоо боломжийн бага үнэ гэж. Тэгэхээр бид нэр эрүүл мэндэд цаг зарцуулаад ингээ үзүүлэх юм бол маш олон одоо асуудал байж байгаа тийм. Нэг хүн өвдөхөд тэр хүний хажууд бол ар гэрийнхэн одоо хамаатан саднараа л давхар сэтгэл санаагаар өвддөг. Тэгэхээр таны хувьд бол өнөөдөр яг нүдний хараа талаас бас хүмүүстэй маш зөв одоо ойлголтыг маш энгийн хэрнээ хүмүүст хүртээмжтэй ойлголтыг өгсөн гэж бодож байна. Тэгээд бид бүхний урилгыг бас хүлээж авч хүрэлцэн ирсэн мөнх төвийн амжилттай бас баярлалаа гэд одоо бид бүхний хувьд бол байсан. Гарын бэлэг өгч байгаа. За энэ гарын бэлгийн хувьд бол бас их ач холбогдолтой байж байгаа. Таны хувьд бол өөрөө нуураа төвд бол орцсон. Тэгэхээр одоо хамгийн хайртай хүнийгээ бас одоо үн төлбөргөө оруулах юм эрхэм бичиг өгч байгаа. Хайртай шүү. Та одоо хамгийн хайрталж хүндэлдэг хүндээ энэхүү одоо эрхэм бичгээ өгөөд нуураа төвд одоо бас эрт илрүүлгийн үзлэгт бол орох юм боломж шиг өгч байгаа маа. За өнөөдөр намайг энэ подкаст ярилцлаганд урьж оролцуулсан Нуураа эрт илрүүлгийн баг хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд нийт Монголын маань иргэд эрүүл байгаасай, эрүүл байхын тулд эрт илрүүлэгт одоо бүрэн хамрагдаасай, өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлж, онцлуулж, эмчлүүлээсэй гэж би хүсэж байна. За танд баярлалаа. За өнөөдөр бол бид бүхний Нуураа подкастын 14 дахь дугаар хүрлээ. Нүдний талаар байлаа. Тэгэхээр та бүхний хувьд гэсэн маш олон зүйлийг ойлгож авсан баг. Нүдний эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд бүгдээрээ холбогддог учраас нүдээ үзүүлж амжаагүй бол за эрт илрүүлэгтээ бас хамрагдараа гэж уриалах байна. За энэ удаагийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн чухал дугаараар иргэн уулзтлаа. Баяртай. Хайртай хүмүүсийн төлөө хариуцлагатай байж эрт илрүүлийн шинжилгээнд хамрагдцгаая. Эрүүл жаргалтай амьдралын үндэс урьдчилан сэргийлэх үзлэг.